Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар, Монголын ажил олгогч эзэдийн холбооны гүйцэтгэх захирал Ганбаатар нар манай аймагт энэ сарын 21, 22-ны өдөр ажиллаж байна. Тэд нийгмийн зөвшлийн 3 талд хамтын хэлцээр уулзалт хийх, шинжилэн байгуулагдсан аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анх дугаар хуралд оролцож зөвлөгөө чиглэл мэдээлэл өгөх гэсэн үндсэн 2 зорилготойгоор ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд энэ сарын 21-ний өдөр аймгийн удирдлагуудын хамтаар ажил олгогч эзэдийн холбооны төлөөлөл, аймгийн үйлдвэрчдийн эвлэлийн хороодын дарга нар ажил олгогчид захирлуудтай уулзалт хийн, эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлыг зөвшөөрөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багтаа давах талаар санал солилцсон юм а. Аймагуудын хувьд нийгмийн түншлийн асуудал харилцан адилгүй байдаг бөгөөд манай аймаг нийгмийн түншлийн хөгжлөөрөө тэргүүлдэг гэдгийг үйлдвэрчдийн эвлэлийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар онцолсон юм. Тэгэхээр ер нь нийгмийн түншлэлийн энэ зарчмаар энэ том арга хэрэгслээр дамжуулж энэ улс орны эдийн засаг хүнд байгаа үед хөрөнгө мөнгө зарахгүйгээр бас хамтарч ажиллаад тодорхой үр дүнд хүрэх юм том боломж гарцуул байгаа. Тэгэхээр өнөөдөр иргэдийн дунд ажилгүйдэл нэлээд өндөр байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 11.6% байна. Тэгэхээр ажилтай байгаа хүнд амьдарч байгаа юм чинь ажилгүй байгаа хүмүүсд бол тэрнээс дор маш хүнд нөхцөд ажиллаж байгаа, амьдарч байгаа. Тийм учраас энэ ажилгүйдлээс холбоотой ядуурлыг бууруулах, өнөөгийн хөрсөн нийгмийн хамгааллын түвшин дордуулахгүй байх асуудал бол 2017 оны улс орны том зорилт болж байна. Тэгэхээр энэ үед нийгмийн түншлийг хөгжүүлж энэ хүндрэлээс гарья гэдэг энэ том зорилтыг нийгмийн түншлэгч талууд тавиад бүх аймагуудад ийм уулзалт хэлцүүлгийг эхлүүлээд явж байна. Тэгээд өнөөдөр Дархан улаан аймагт мэдээж тулгамдсан асуудал маш олон байгаа. Ажилгүйдлийн асуудал, ажлын байрны асуудал нэлээд бас хүнд байх шиг байна. Тэр хэмжээгээр бас энэ цалин орлого өрхийн амжиргааны түвшин бас нэлээд хүнд байна. Тэгээ ийм учраас энэ Дархан улаан аймагт нийгмийн түншлэгч талууд ингэж хоорондоо нөхцөл байдлаа ярилцаад ирэх 2017 оны хамтын ажиллагааны зураглалаа гаргаж байна. Өнөөдөр ажил олгогч эзэд тулгарч гол асуудал бол нийт Дархан улаан аймагт бол 2500 ажил олгогч нар бол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарч байгаа. Энэ дотроос бол хүнд бэрхшээлтэй нийгэмд тулгамдсан олон асуудлууд байна. Энэ дотор бол ажил олгогч эзэдүүд бол энэ банкны системийг өөрчлөх, зээлийн хүүг багасгах ийм асуудлаар бол голчлон бас саналаа солилцож байна. Мөн тэгээд ажлын байрны эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн ашиг орлогоноос гэнт буурч ийм асуудлуудаас хүндрэл тулгарч байна. Тэгэхдээ манай Дархан улаан аймгийн ажил олгогч эзэдийн холбоо болон үйлдвэрчдийн байгууллага захиргаа бол 3 тал хэлцээрээр хамтарч энэ хүнд бэрхшээлийг даван туулах талаар бид нэр шат хөхнөө хэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 2250 аж ахуйн нэгж байгууллага байдаг бол хөдөлмөр халамж үйлчилгээний газрын судалгаагаар ажил идэвхтэй хаагч 2100 гаруй иргэн байдаг байна. Энд дээрх байгууллагууд тус бүр нэг иргэнийг ажилд авбал аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хаагч иргэд бүгд ажлын байртай болно. Үүнийг ажил хэрэг болгохын тулд энэ тэргуунд аймгийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аймгийн салбар хороо зөвлөлүүдийг аймгийн засаг даргын захирамжаар 11-р сарын эхээр шинжилэн байгуулсан. Тодорхойлбол аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл, хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн 3 талд хамтын хэлцээрийн салбар зөвлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо, хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо зэрэг 4 салбар зөвлөл хороог шинжилэн байгуулжээ. Эдгээр хороодыг аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч ахалж ажиллана. Мөн зөвлөл хороодыг шинжилэн байгуулахдаа аймгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбоо, ажил олгогчдын эзэдийн холбоо, төрийн байгууллагын төлөөллийн оролцоотойгоор харилцан зөвшөөрөлцөж, тэгш оролцоотойгоор байгуулсан тухай холбогдох албаныхан мэдээлж байсан юм а. Энэ хүрээнд өнөөдөр 3 тал хамтран ажиллах санамжчигт мөн гарын үсэг зурлаа.